Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2024 оны 12 дугаар сарын 3-ны мегмар гарагийн өвчин хачир нэвтрүүлэг миний түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч Мөнхбат гэрлээ. За найруулагчаар Ган болдын ангараг нар айлж байгаа. Орой минь төргий. За орой минь. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар MG Motors Mongolia за мөн гэр бүлдээ үлдээх үнцэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden хамтран айлж байна. Баярлалаа. За ингээд 7 хоног болгоны мегмар гарагт Үдийн хачир гэдэг групп дээр хөгжлөө түүх бичгээс гадна миний түүх гэдэг бас сонирхолтой түүхүүд амьдралын түүхүүдээ бичдэг. За ингээд өнөөдөр бол миний түүхийн болон явж байна. За ингээд эхлэх үү. За тэгье. За копидод аваад ирсэн байна. За. Энэ ястаа хөөрхөн бичвэрэнаа уншаад бүр нулимс цэлэгнэж байна. Багштай бид хайртай гинэ. За. Тэртех 80-аад оны ихэнх үед Балчирхан би аймгийн 10 жилийн сургуульд анхны босго алхаа орлоо. Ангид маань цэцэрлэгийн найзууд, байрны хүүхдүүд бас харагдана. Хэд хоног өнгөрч хүүхдүүд нүүр хагарч үсгээ үзэн овооч дөртөө болцгооч. Ангийн багш маань 40 гаруй насны сайхан ааштай, намуухан дуутай эмэгтэй байлаа. Тэгтэл нэг өдөр багш маань самбарын өмнө зогсож байснаа гинт царай нь цав цагаан болоод шалан дээр питхи унаж бид ч мэл гайхад цэлх өхрөө. Зарим хүүхдүүд уйлж, гайхсан хүүхдүүд багш дээр овооролдож нэг нь хажуу ангийн багшийг дуутахаар гүн гарав. Төд удалгүй хажуу ангийн багш орж ирээд багшийг түшин суулгаж, хоолойн товчийг нь тайлж, цүнхнээс нь жижиг савтай цэнхэр шингэн гаргаж ирэн өнөртөөлж, та нар холтцгоо цонхоо онгоолго салхийг тавьж өг гэдэл мөр гарыг нь барьж байтал ухаан орж бид ч тайвшрав. Энэ явдлаас хойш багшигаа ундаг өвчтөөг мэдэж юу хийх ёстойг ч ухаарцгаасан юм. Багш маань 7-оос 10 хоногтоо нэг ундаг бид ч айд сандрахаа болж бараг л урьдчилаад мэдчихэж байгаа юм. Дүрм гэдэг өөрөө тогтдог зүйл бололтой. Багшийн царай эвгүй болонгууд урт цудаг хүүхдүүд газ босож хоёр нь хоёр талаас нь түшиж нэг нь цүнхнээс нь спирт гаргаж ирээ өнөртүүлж нэг нь журналаар савж нэг нь өвөл байсан ч хамаагүй порчкоо онгоолгож нэг нь ус авчирхаар гүн оддог бараг л мэрэгжлийн болж байгаа юм. Би энэ бусдыг нь нам жим суулгана. Учир мэдэхгүй уншиж чадахгүй бид нар харин багшийнхаа учрыг бол янзын олно. Багш маань сэргэснийхаа дараа баярлаа хүүхдүүдэд айлгахчлаа гэд ламандаа бовтнахта нүдэнд нь нулимс цэлгэндэг байж үлээ. Ингэсээр бид уншиж бичиж сурч үүрэгт ажилдаа улам төгсөрсөөр. Багш эвгүй болохтол баруун гарыг нь сараа, зүүн гарыг нь саруул, журналаас сэвх ажлыг ганаа, спиртийг нь чуканаар гаргаж, би энэ ерөнхийд нь удирдах ажлыг хийж, үүдэн судаг бороо усан дөгөөдөг басан доо. Багшийг хичээл орж байхад бид шуугиж өмөлдөн гэж байхгүй. Харин гадаа гарахаараа хүүхдүүд л бас ёстой бужигнуулдаг байлаа. Ингэсээр нэгдүгээр ангиад төгсөх болж тэр нэгэн өдөр эцэгхийн хурал болж бид ч коридорт өөмөж зарим нь ангийн хаалганы гадна талд овооролтон байх үед ангиас яана багшаа гэх дуу гарч хүмүүс шуугих үед хаалганы гадна зогсож байсан хүүхдүүд гүүн орцгоож тус тусын ажлаа нэр төртөөгөр гүйцэтгээд эргээд хартал аав нар нь нүдэн бүлтийгээд шок. Ээж нар зарим нь нулимсан цэлэгнээд мэл гайхаж шок. Учир мэдэхгүй гэж бодсон жаахнууд нь багшигаа хэрхэн аварч байгааг харсан хүмүүс өрөвдөх, хайрлах, бахархах харцаар харж байсныг би одоо ч санддаг юм. Багш маань сайхан зантай, хүүхдүүдтэй хачин их хайртай, юм сургах гэсэн чин хүсэлтэй хүний дээд байж үлээ. Зуны амралтаараа ч багшиндаа байн гочдог, басчгүй гэрийнх нь хоолыг их хороосон доо. 2 дугаар ангида бүх зүйл дөрмийн дагуу болдгороо л басан. Тэгсэн нэг удаагийнх дээр салхи ганаа дунд зэргийн хэмжээтэй гамбан зорьдсон. Хийстер сэвж ядгийн. Дараа нь асуухад гамбанц янзын салхи гаргадгийн гэж. Ямар хөөх юм бэ? Гэрээсээ гамбанц аваад ирсэн. 1-2 дугаар ангийн хүүхдүүд ч тийм. Ингээ салхи ганаа гамбанц ганаа болсон. Баруун сараа басар, зүүн саруул зүсар, хожим зусар, шулга чуука спирт гэж аа гинэ. Спирт гэж хэлж чаддаг байсан. Бороо харин шавхруу хожтой болсон доо. Шавхруу шиг жоох ус авчирна. Усанд гүйдэг те. Замдаа гүүгээд ихэнх нь асуучдаг байсан юм бэ л гинэ. Хавар нь багш өвдөж долгор нэртэй бүдүүн багш хэсэг орсон доо. Нэг өдөр доогоо ягш суухтаа хажуу тишээ далчганаад унчтیں۔ Би ч дөрмийн дагуу хийдгээ эцгээ. Тэгсэн шипилт чука багшийн цүнхийг уудлангаа шипилт чинь хайцсан гэчихсэн. Ямар хөөх юм бэ? Доогоогш бидний үйлдэлийг хараа шок. Сандлынх нь нэг хүл далигаад унсныг хүүхдүүд бид багш нар бүгд л ингэж ундгийн байх гэж бодсон. Багш маань ч удахгүй ирж барилцгаасан да.
3 дугаар ангид байхад багш самбар дээр миний дуртай мэрэгжил гэж бичээд эхнээс нь асууж эхэллээ. Эхний хүүхэд би эмч болно гэд удаах нь бас эмч, дараах нь бас эмч гэсээр ихэнх нь эмч гэж хариулж илээ. Энийг сонссон багш маань өмөлцөж нүдэнд нь нулимс зэлгнэж байсан нь тод санагдд юм да. Тэгснэ харин шпилт чука цагдаа гамбанц ганаа нисгэгч гэж бидний дургу хүргэж илээ. Балчирхан хүүхдүүдийн зүрхэнд эмч болоод багшийнхаа эдгэн гэсэн хүсэл хайр буцалж байсныг хожимол ойлгосон доо. Тийм ээ, олон жилийн хойно уулзахад 5 эмч төрсөн байд юм. Гамбас ганаа маань нисгэгч болоогүйч түргэний машин бариад л ёстой салхи хэсгэрүүл нисэж явдаг болсон доо. Ээж нь сар гарan гамбанцаа хайсан байдаг гинэ. Тийм нэг удаа багш хүүхдүүдээ багшийнх нь өрөөсөө эмэг олдвол хэлээрэй гэтэл нэг нь аль талынх нь гэсэн зүүн талынх гээ шивэнтэл бүгд нэрхийтэл зүүн саруул руу өлөн цөөрөгчийг харж байгаа юм. Саруул харин нүдэн бүлтэж өмөлцснөө. Би аваагүй штэ гэж юу. Гэхдээ сүүлд ангиа цэрлэж агаад олсон. Нэг юм хөөхөн ангиж үлээ. Энэ түүхийг бичгээд миний ур чадвар дутаж үзэг цаас нийлүүлэхийн хэцөөг мэдэрч. Би энэ зураач болохоор бараг зураад үзүүлдэ гэвэл надад амар санагдчих вэ. Энэ хүртэл унсан эрхэм танд баярлалаа гинэ. Нэгдүгээр ангийн хүүхдүүд зүгээр багш нарыгаа бүр зүгээр баг ээж авахд ангийнх нь хурал дээр гадаа сахиж зогсоод байгаа юм шүү дээ. Харин тийм. Энэ ямар амар тийм хөгжилдөө тэгсэн мөртлөө нэг юм үр өмтөрмээр ямар инээж ийснэ сонирн болоод. Тийм гой бичвэрээ те. За хоёлаа хамтран ярилцж яриад чинь хороо. Улаанбаатар хотод 18 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярилцлагчаар гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden хамтран ажиллаж байна. За Ярамгийн Арцтай аманд байрлаж байгаа нэгдсэн төлөвлөлтөй Mandala Garden гэдэг бүр цогцлбор хороолол байгаа. Тэгээ энэ үзүүр хотхон биш хороолол. За яг одоо бол нүүж ороход бэлэн 90 м2-аас дээш орон сууцнууд байгаа. За энэ орон сууцнууд бол сарын 1% хүүтэй хөнгөлтэй зээлийн нөхцлөөр бас хөдөлж авах боломжтой болж байгаа юм байна. Тэг ягаад гэвэл чинь нөгөө 80 м2 хүртэл ипотект олгодог. Тэгээ 80 м-ээс дээш гэхээр эднэр чинь 90 м2-аас дээш орон сууцнууд байгаа юм байна. Тэгээд илүү дэлгэнгүй мэдээллийг нь 75 8000 гэдэг утсаар лавлаарай. 75 8000. За Mandala Garden манайхтай одоо нэлээд удаан хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэ чинь юм тас хэлбэрийн барилга штэ тий. Бүх талаасаа нар үзэгчлээсэн. Тэгээ бид нар за одоо зүүн тал буюу одоо нэг Water Garden хэсэг нь ажиллагаанд орсон шүү, ашиглалтанд орсон шүү гэж ингэж яриад яваадсан тий. Тэгээд 65% ногоон байгууламжтай. Энэ бол маш гоё гэсэн үг. За хүн төвтэй төвөгшөлт одоо төвөгшөлтөд зорчих хэсгүүд хүн төвтэй төвөгшөлгүй зорчих хэсгүүд тий. Өөрөөр хэлэх юм бол гараашууд нь бүгд доошоо штэ тий. За хүүхдийн насны тохирсон тоглоомын талбай хөдөлгөөнд дэмжих хэсгүүдтэй дугуйн зогсоол 3 гарсан 3 сагсны талбайтай за хотхондоо 200 хүүхдийн цэцэрлэг томьёо 825 хүүхдийн сургуультай за тэгээд ерөөсөө одоо хүүхдээ ингээд хол мол явуулна гэх санаа зовхон байхгүй шилэнгүүрээр гараад гэрээсээ гараад тэгээ сургууль руугаа орчин. Хотгоноосоо гарах шаардлагагүй. Худалдаа үйлчлэгийг бас нэг дор төвлөрүүлсэн. За сургууль цэцэрлэг рүү шууд нэвтрэх гэж байгаа шүү. 4.5 м өргөн гүүрэн гарцтай. За орчин үеийн барилгын стандарт төлөвлөлтийг бүрэн хангасан одоо хороолол биш бүр цогцлбор хороолол байгаа байхгүй юу? За тэгээд аюул дэлгэрэнгүй мэдээллийн 75 8000 гэдэг утаснаас орой 75 8000. За Mandala Garden гэж латинаар за Mandala Garden хотхон гэж кириллээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden цогцбор хороолол хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. За бат гişиг балдорж гэж Facebook хэрэглэгч миний амьдралын үнэн гэсэн түүх бичжээ. За заримдаа ч амьдралд их шандрах үе гарч байсан. Дөнгөж 22 настайдаа ээж аваагаа дараалан алдсан надад хөгжлийн бэрхшээлтэй дүү маань л хажууд үлдэв. Бусад ах эгч нар маань тус тусынхаа амьдралын замыг хөөгөө завгүй болцгоо. Ер нь бол аав ээжтэйгээ хамтдаа хөгширч байж ах дүү нар эрүүл сарвал харилцаа холбоо сайтай хоорондоо таарч тохирч амьдардаг юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй дүүтэйгээ оюутны байр хөлслөн дараа нь байрнаас байр хөлсөлж хөөгдөж явж байлаа. Тэгээд залуу насныхаа аагаар хоёрч ажил хийж өглөөнөөс орой болтол төрд шөнөн өөртөө барилгын зургийн ажлыг хийж нойр хоолмуу амьдардаг байсан юм. Дараа нөхөртөөгөө танилцаад байр хөлслөн амьдарч миний хайртай 3 хүүхдүүд хорвоод бэлдэлсэн. Өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр олж авсан байраа дүүдээ өгөөд бас ээжээс үлдсэн эмиг бүгж өгч өгөөд миний хувьд үнд зүйл байсан юм. Тэгээд салсан.
Гэхдээ хайртай дүүтэйгээ үүр сална гэж юу байх вэ? Үргэлж зууралдаастай амьдрын шүү дээ. Ямар ч гэсэн хүнд гай болчихгүй өөрөөрөө амьдарсан, цаашдаж амьдрах болно гэж өдөө болтол амьдарсаар хөөхөн 3 хүүхдүүдээ ном уншдаг хүүхдүүд болгож өсөглөө. Мэдээж миний амьдралч үргэлжилсээр байлаа. Би хөхний хор давтартайгаа 2023 оны 10 сард дуулаад их л эвгүүрч уйлж сонирн болов. Гол нь би ээж аавыгаа эрт алдсан, мөн өвөө эмээ гэдэг хүмүүсийг огт хараагүй өссөн болохоор үр хүүхдүүдийнхээ сайн сайхан яваг хараад бас ач зээ нартайгаа өвөө эмээг нь үзүүлж хөгшөрч хэмсэн гэж мөрөөддөг. Энэ мөрөөдөл маань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж өрөөгөөд л эрүүл амьдрах гэж хичээж эмчилгээнүүдэд орохоор шийдэв. Миний бодлоор муу унтдаг болохоор өөрийнхөө нойргуудлыг эмчилж бас таргалтыг багасгаж буй нэрээр 2016 оноос хойш өглөөний 5 цагт хортой утаанд их гүйх буруу байсан бах. Бас төрсний дараа 2010 онд хөхний гордоогоо бэрсүүгээ буруу гаргаад мэтчлэн буруу өгөөд байвал буруу юм их гарах бололтой. Тэгээд бясалгал хийж эхэлж идгэх минь гэсэн философт өөрийгөө удирдахаар сэтгэл шулуутсан. Тэгээд маргааш нь хөхний хортой хавдартайгаа сонсоод интернетээс юм уншиж байгаад соттой ус өдөр 2 удаа уух хэрэгтэй гэхээр нь 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн уусан. Өглөө өлөн дээрээ бас орой унтахаасаа өмнө гэдэл өдөрт 2 ууж байлаа. 12 сарын 8-ны өглөө соттой усаа уугаад йогийнхоо дасгалыг хийж байтал сонин үнэр муухай бэрзэнт ч юм уу хөхөрч юм шиг үнэртэд болтгоо. Йогийн дасгалын матраснаас үнэртэж байна гэж бодоол өнгөрлө. Гэтэл уншсан юм гинт санаанд ороод соттой ус ууж хахад хэд хоног дээрээ үнэртдэг гэж уншиж байснаа саналаа. Бас өөр нэг арга хэмжээ маань биеийн бүтэн бариа буюу массаж хийлгэхээр тунгалгийнхаа зангилаануудыг тайвшруулж тавиулах санаатай 5 өдөр бариа хийлгэсэн. За хагалгаа маань 2 сарын дараа 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагт амжилттай болж миний хавдар болчирхайнууд руугаа тархаагүй байлаа. Хүмүүс 1-2 сарын дараа мэдээж тархсан байдаг гэж зөвлөгөө өгч байсныг нуух юм билээ. Тэгэхэд л нэг сайхан болсон. Угаасаа амьдралд нухлагдсан биевэр эерэг бас дахиад бүр эерэг болох даалгаврыг бурхнаас авсан байлтай бүгдийг эергээр бодсоор л байлаа. Хагалгаа дуусны дараа ойдол сар гарan болж идэгсэн. Угаасаа эдгэрэл дотор алах гэсэн даалгаврыг өөртөө өгсөн байсан болохоор би харцанд орчихвоо. Гэхдээ зүгээр байсан би өөрөө сэргээд л ирсэн. За тэгээд 24 оны хийм туяаны эмчилгээнүүд маань цагаан сараар эхэлсэн дээ. За тэгээд өхөлтөд тэмцэлсэн эмчилгээнүүд маань хүнд байд юм билээ. Гэхдээ би хордлого тайлах эмчилгээ хийлгээгүй. Тэр олон цаг хийм гих тариагаа 14-өөс 16 цаг судсаараа урсгаж хийлгчээд маргааш насанд буцаад гаргачаар хайрын санагдаад дараа нь 5-6 сард 20 хоног туяагаар шаруулад мөөм шарсан хар мах шиг болсон байд юм. Шарсан бахаа эдгэхийн тулд агаарт алхаж, хордлого тайлж, өөрийгөө сэргээж, бүжгэлж байлаа. Үнэхээр хүндэлтэй. Нөгөө сайхан гар чинь 2024 оны 6-7 сард эмнэлгийн докторийн ажлаа дуусгаж, амьдралынхаа докторийн ажилд гарсан. Өөрийгөө сорж 4000 та уулаар аялж, гол нуураар сэлж, байгаль ихтэй залбирч, мөргөж, бясалгаж, хэд хэдэн удаа холын занг үйлт хийж үзлээ. Үнэхээр өмнөх батг шиг иргэн ирсэн байна гэж Монгол Улсын гавьяа дасгалжуулагч Ганбаатар багш, Монгол Улсын олон улсын хэмжээний мастер цогцлмаа эгч нар хүлээн зөвшөөрлөө. Одоо жинхнээсээ сайхан гар бибээр би идэгсэн гэдэл Гимлай нуруу болох дэлхийн дээвэр оргилуудын нэг Манаслуу 1863 м хайрханд авиралт хийхээр 9 сарын 3-ны өглөө Непал орныг зорихоор явлаа. Мэдээж надад хайртай хүмүүс дургуутсчв. Миний хүсэл мөрөөдөл бол Манаслуу хайрхан байлаа. Энэ Манаслуу хайрханд л бараалгаж авиралт хийчихвэл би идэгсэн гэж мэдрэх гэдэл зүүн совин татаад байсан юм. Яагаад гэвэл 2023 оны 5 дугаар сарын 18-нд Эверестийн хос оргил буюу дэлхийн 4 дахь дээвэр оргилд Лоц 8516 м-т Монгол улсынхаа далбааг мандуулсан юм. Тухайн үед биеийн байдал муу байсан нь аль хэдийн 3 сард хортой авдартай болсон байсантай холбоотой байсан юм. Тиймээс өвдөж нэг өндөр уулын авиралт хийсэн бол идэгсэн нэг өндөр уулын авиралт хийн гэж шийдчихсэн. Бас 9 сар хавдар гэх эмнэлгийн ажлыг сайн хийсэн болохоор би хорт хавдар тусаад өгдөг их хандлагыг өөрчлөхөөр хавдар туссан хүмүүстэй би чадсан юм чинь тааж ус чадна гэсэн эерэг энерги түгээхээр алхаж үхэл сүрсэн авиралтыг амжилттай хийсэн. Монгол улсын зөвлөх инженер уулчин хавдрыг таван туулагч Б Батг шиг гинэ. Ямар мундаг юм бэ те? Баг жилийн дотор юм уу? Бурхан минь. Энэ хүний гэхдээ тэр сэтгэлийн хат мат бол өстой гайхалтай ёо. Хөөх өстой. За. Зөрөгтэй ч юм байна те. Тийм байна те. За, хойлоо дэмжин ажиллагч ярьчаа тэгээд өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 29 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар санхүүгийн салбарт 16 жилийн туршлагатай Очир ундраа ОМЗ банк санхүүгийн байгууллага дэмжиж ажиллаж байгаа. За, бизнес эрхлэгч танд өндөр хүүтэй зээлийн нөхцлөө сайжруулан бага хүүтэй шимтгэлгүй бизнесийн зээл авах нөхцөлийг Очир ундраа ОМЗ банк санхүүгийн байгууллага санал болгож байгаа. Зээлийн давлах нь 75 18 18 75 18 18. За, ингээд нэвтрүүлгийн дэмжин ажиллагч санхүүгийн салбарт 16
16 жилийн туршлагатай Очир ундраа ОМЗ банк санхүүгийн байгууллагатай баярлалаа. За баярлалаа. За өчигдөр хацар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс миний түүхүүдээр өргөжлөн хурж байна. За нэрээ нууцлсан сонсогч байна. Шинэ жил төгөхөөр нэг сайхан дурсамж байнга бодогддөг юм. 2015 он санагдаж байна. Хүүгээ төрүүлээд удаагүй байгуулгын шинжилд орох гээд ямар даашин зүмсхүү гэж бодол болоо явж байсан юм. Ажилд ороод удаагүй залуу гэр бүл олон оюутан дүү нартай надад шинийг худалдаад авах боломж тухайн үед байгаагүй нуух юм. Нөхөр нэг өдөр дагуулад талбайн тентний газар очино гэж явлаа. Вистак ч илүү орс дэлгүүр нэрийг нь одоо мартчихэ. Тийшээ яваад орлоо доо. Хүүе ийм үнэтэй газараас би даашин заахгүй. Тэснээс хүүхдүүдтэй гоё мавсан дээр гээл би амандаа өглөөстэй. Өө эхнэрээ дагуулад ирсэн үү? Сайн уу мэд үү? Чамайг төрсөн гэж сонсоод бас шинэ жилд орох гээд даашин цааж байгаа гэж танаа хүн хэлсэн. Их чинь эдний ажил дээр очиж бичиг баримт янзлуусаар хуурай ихч нь болжээ гэсээр нүдэн дулаах их ч ухтаав. За мэдүү дуртай даашинзаа сонгоод ав чамд бэлэглэе. Манайх өөрөө Монголдо үйлдвэрлэдэг материал бол ярих юм байхгүй чанартай. Цаашид өмсөх нэг палаж бэлэглэхээс гадна мөн шинэ жилээр өмсөх палажа тэр прокатлах палажнаас сонгоод өмсчөөд буцаагаад аваад ир гэж хэлэхэд чихэндээ ч итгэсэнгүү. Нөгөө арабын хиний ихнэр шиг лангуу дүүрэн палажнаас дуртайгаа өмсөөд л толь руу байн гүгээд л тэр өдөр тэр мэдрэмж одоо санаанаас гардгөө. Амьдралын төлөө зүтгэж яваа залуу гэр бүлийг баярлуулж байгаадаа ихч сэтгэл өндөр байгаа бололтой тэрийг ч өмс, энийг ч өмсөж үз гэж хамт өмсгөлзөж үзсээр торгомсог хүрэн плажийг гоё өмсөж байгаарай гэж бэлэглэж урт хар даашин шинэ жилд өмсгөөр авч яв. Тэр хүрэн плаж 9 жил намаа гойж одоо хүртэл миний шүүгэнд номер 1 байдаг. Өгсөн эзнийхээ сэтгэл шиг чанартай даашинз одоо хүртэл урагдаж сэмэрсэн юм байхгүй. Түүнээс хойш гадаадд амьдарч үзэж зөндөө даашинз худалдаж авсан ч тэр даашинз сэтгэл төрсэн даашинз ховор. Өө бас ихш надад миний дүү гой биетэй юм байна. Палаж байнга өмсөж байгаараа чамд гой зөгтг юм байна гэж хэлснээс хойш өнөө хүртэл байнга хаанч явсан айлч улиралд бүр гэрээ явц хүртэл палаж болсон. Тэр их чиг мэдрэмжийг би өөрөө бас бусдад түгэж явахмсан гэж хичээдэг. Ядарсан үед гар сунгасан хүн яг цагаа олж хэлсэн үг. Урам хин нэгний амьдралыг өөрчилж гэрэлтүүлдэг дээ. Тэр их чихээ сайхан сэтгэл үйлслийг үргэлж санаж талархаж явдаг хэдий ч нэрийг нь мартжээ. Монголд очихороо цэцэг бариад ихчд бас гоё даашин зориад очиж тухайн үед намааг баярлуулсан шиг баярлуулах юмсан гинэ. Гоё түүхэн те. Тийм байна. Өстой гоё түүхэн. За дараагийн түүх нэрээ нууцлсан сонсогч. Хаяа өөрийгөө маш азтай тооцдог шүү. 2 дугаар курст ордог жилээ ээжигээ алдаад маш хэцүү байхад найз залуутайгаа танилцж байлаа. Маш их халамжтай дандаа л намайг гэдэг байлаа. Бид хоёр үерхэд удаагүй найз залуугиндээ амьдрахаар болоод нэг гэрт орсон. Бас л удаагүй жирэмсэн гэдгээ мэдсэн. Тэгээд өдөр шөнөгүй халамжлуулж шүн 0 орохдоо хүртэл сэрээд хамт явдаг байсан би. Жоохон л өвдөхөд өөрөө өвдөж байгаа юм шиг л миний өмнөө санаан зовоод им тан имлэг гэж гүйн. Би өөрөө юм тоодгүй болохоор тэгэл тоохгүй хайчдаг. Миний буруу байсан буулт хийж өөчлөлт гуйдаг. Харин хоёлаа гой ивтэй ад жаргалтай гэртээ баял та. Охиныхаа хажууд хэрэлдэж болохгүй гэдэл. Би яг уу эмхтэй хүн болсон хойно уурлаад айшлахаар гуйж өгнө штеп. Манай нөхөр чинь айлын том хүү, дороо 3 эрэгтэй дүүтэй. Тэгээд л энэ айл бэр болж орж ирээд олон эрэгтэй хүүхэдтэй айлд охин нь болж ирээд бас хөөхөн охин төрүүлж өгөөд үнэхээр од байдаг шүү. Бид хоёр ээж аав надад сайн гэж ихтэйх үргэлж баяр ёслолоор бэлэг авч өгнө. Хоол хийгээд мах өшгөлж байхаар аав миний охин хэрэггүй аав нь хий юухан байдгийг ингээд л хоол хийчин. Ажил дээр өндөг шараад кофе чанаад аваад ирнэ. Өчигдөр харсан чинь аяг хөөсөрт л угаацсан зогсож байна. Аава охин угаачаа гэсэн чинь зүгээрээ аав нугай өөрөө бас ажилтай хүн л дээ. Тэгээд охин бид хоёр ээждэж тэр аавдж тэр эрхэлж өгөндөө. Заримдаа баг нөхрийнхөө 3 дүү хүртэл эрхэлчих гээд. Манай 3 дүү анаа чин тэгж байна. Анаа чин гэх юм бол миний үгэнд л ордог. Тэгээд төрөөд 1 сар орноосоо босоогүй дээ. Миний ээж байдгүй болохоор намайг асраад өгөх хүн байхгүй. Манай ихч хол байдаг байсан. Анх хатмынхаа нутагт ирж төрж байлаа. Яг л гэртээ байгаа юм шиг өдөр болгон манай нөхрийн дүү хатам аав минь шүл хийж тэнхрүүлж өгсөн дөө. Шүн анаа та хөхүүлчгээд цай уугаарай гэд халуун сум цай чанж ирээд хажуу тавьчихна. Аяганд хөргөөгөө тавьчихна. Эрэгтэй хүүхэд байж ийм ухаантай байдсан байх таа гэж бас гайхаж билээ. Энэ л гэр бүлийн хүмүүжлийн байх таа л гэж боддог болсон. Ээж аав 4 залуугаа маш сайн хүмүүжүүлж өсгсөн мундаг хүмүүс. Тийм болохоор ч манай нөхөр намайг ингэж хайрладаг баг. Намайг хоол игээд л өгөхөөр ямар гоё хоол вэ? Өстой гоё амттай болжээ гэдэл. Ээж аав магтана. Тэр үгэнд нь л хүн урамшиж маргааш нь илүү гоё хоол хийж өгөндөө гэж боддсон юм бэлээ. Одоо бүр хадмынхаа нутагт нүгэд ирчихсэн амьдарч байгаа. Хөдөөлдөө. Яаж ээж аавынхаа ачиг хариулах вэ? Яаж урмыг нь хугалчих вэ гэж амьдарч байна да.
гинэ. Энэ нөгөө нэг өнгөрсөн мягмар гарагт нөгөө хоёуланд нь цаг илүү гараад тэгээ чи шууд нөгөө нэг группээс унссан байхгүй юу? Тэгээ манай редактор нөгөө тэрийн нөгөө мэдээг болохоор оруулаад ирсэн юм. Манайхаа унссан л гэдэг юм. За. Тийм юм болсон шүү манайхаа. За дараагийнх нь инх ундрах, бэ инх ундрах, инх ундрах гэдэг сонсогч юу вэ? Миний түүх нь. Миний жинхэнэ аав. Энэ хүн бол уг нь хүмүүсийн ярьдгаар хойд аавал да. Би айлын том хүү, дээрээ хоёр эгчтэй. Том хүү, нэг эгч маань төрсөн аав дээр маань өссөн, нэг эгч маань цуг өссөн. Би чинь жигүүр далууч болсон хоёр сайхан эгчтэй хүн дээ. Дүүнэр бол хоёр талаасаа 10-аад дүү байна өө гинэ. Би хойд аав гэж үчих үнэхээр хэцүү байна. Тийм болохоор би цааш нь аав гэж үчээ. Аав маань үнэхээр бидний төлөө эцсийн амьсгалаа хүртэл тэмцсэн хүн дээ. Бурхны оронд очиод одоо 6 жил болж байна. Бидний хар нэлэх байхдаа л ээжтэй маань ханилж биднийг өсгөх гэж ёстой хийгээгүй зүйл байхгүй дээ. Аавд маань. Уг нь цагдаагийн газар цагдаа сэргийлэгч хийдэг байсан. Өвчний улмаас ажилласаа чөлөөлөгдсөн. Тэгээд барилгын ажилны хэсэг хийсэн. Бас л биеинд дийлэхгүй улмаас ажилласаа гарсан. Ясны хорт авдар гээд эмчилгээ хийлгээд эмнэлэг твтэж хөлний шилбэний ясаа шаруулдаг байсан. 1995 онд бүр болохгүй болж хөлөө бүдүүн гуяраа тайруулсан да. Аав минь бууж өгөөгүй. 2 гар минь байгаа цагт болно л гэдэг байлаа. Эмч нар нээх удаа наслахгүй дээ л гэдэг байсан. Хим эмчилгээнд явна, туяа эмчилгээ байнга хийлгэн, гэвч аав минь гэртээ зүгээр сууж чаддгүй байсан. Гэрээрээ бурайд гутал ойдог, монгол гутал ойдог байлаа. Автомат хоровтой машин гарсан үед нэг машин аваад халтууранд явдаг болсон доо. Үнэхээр л амьдралын төлөө тэмцсэн. Миний төрсөн эцэг маань одоо байгаа л да. Би гэхдээ яагаад ч юм очихыг хүсдэггүй. Нэг ч удаа намаа гэж бодож байсан тохиолдол байдаг болоо да тэр хүнд. 1988 онд би гэдэг хүн хүүхэд байхдаа усанд явж байгаад тракторт дайруулж хөлөө бүдүүн гуй шилбэрээ хугалчгаад хуучин гэмтэл твтэж байхад аав маань миний төрсөн эцгийг анх над дээр дагуулж ирж байж билээ. Тэгэхэд тэр хүн намайг миний дөө би нь яаж байна гэж асууж байсан. 6 сар гэмтэл твтэж байхад тэр хүн ахиж ирээгүй. Аав минь өдөр болгон намайг эргэж тойрч хоол унд авчирч явдаг байсансан. Тэгээд эмнэлгээс гарсны дараа боолт илгэх гээд аав минь намайг үрээд л явдаг байлаа. Одоогор бол 6 дугаар бичил хорооллын араас хуучин гэмтэлд хүртэл шүү дээ. Тэр үед машин тэрэг ховор байсан үе. Үнэхээр хайрлахгүй байхын аргагүй хүн дээ. Аавыгаа үнэхээр их санаж байна. Аавыгаа амьд байхад нь нутаг руу тэр болгон авч явж чаддаггүй байсан. Харин аавыгаа бурхны оронд морцсноос хойш жил болгон нутагт нь очдог болсон. Гэхдээ дандаа ганцаараа. Яагаад ч юм бид аавыгаа амьд байхад нь хизээч хайрлаж чаддаггүй юм байна лээ. Эцэг болох амархан ч аав байх үнэхээр их хүч зүрх сэтгэлд шаарддаг ажээ. Аава, хүүн хичээж таныхаа хэлсэн загсан бүхнийг гүйцэлдүүлэх гэж чадлаараа л зүтгэж байгаа шүү. Таныгаа уурлуулж гомдоож байсан дуучлаарай. Амьд байгаа дээр нь аавыгаа хайрлаж аваарай залуусаа. Миний жинхэнэ аав минь та юм шүү. Хайртай аав минь. За. Нэрийг нуудлан сонсогч. 2024 оны надад ирсэн хамгийн том бэлэг гинэ. За. Шүтээсийн 4-р курсын оюутны амралтаараа 2023 оны 12 дугаар сарын 27-нд анх удаага Монголоос гарч үзэж Солонгос улс руу ажил хийхээр зорилоо. Уг нь очиод шууд ажил хийгээд мөнгө олно гэсэн бодолтой очисон боловч хэдэн өдөр ажилгүй, мөнгөгүй, танихгүй айлтгийг тонлоо. Тэр айлын хүмүүс манай ах эгчтэй төр хугацаанд ажиллаа танилцсан хүмүүс байсан юм. Эхнэр нь юм дуурахгүй, муухай ааштай, сонин хүмүүс, сонин хүмүүс. Айлд байгаа болохоор хамаагүй юм мэдэж чадахгүй, усанд ч орж чадахгүй байсаар он гарлаа. Ашгүй нэг хүн ажилд зуужилж өгнө гэд ажилтаа болчихлоо гэд тэр айлаасаа хамаг юм чирээд метронд яад сууха заалгаж аваад гарч явлаа. Миний байсан айлаас нэлээд хол газар тэр ажил минь хамт олон хот дамжин энэ тэр гэж явж байгаад төөрчихсөн. Тэгээд айж эхлэлээ. Уцаа шалгаад мэддэг таньдаг Солонгостойгоо хүмүүс рүүгээ бүгд рүү чат бичээд л яг тулсан цагт танил нь байтугай хамаатнаас тус болохгүй зайгаа барьдаг юм байна лээ. Ингэж байгаад оюутны дотор байр танилцж байсан надаас дээшээ 2 төгсөн ах хариу бичиж байна. За ямар ч байсан Сөүл ороод ир тэгэхээр чинь эндээс автобусан суулгаад өгье гэд нөгөө ах руугаа явлаа. Мөнгөгүй хүн чинь өглөө айлаасаа гарахтаа ч хоол идээгөө өлсөж байхад минь хоол авч өгөөд гарын мөнгө өгөөд автобусанд суулгах гэсэн дүүрсэн зөвхөн маргаашийн суудлал авч чадсан гэд ингээд очих хонох газаргүй хүн нөгөө ахындаа очиж хонлоо. Анх удаа эрэхтэй хүний гэрт хоноод эвгүй унтаж чадахгүй хөрвөөж байгаад өглөө болгоод автобусандаа суухаар явсан юм. За тэгээд автобуснаасаа буугаад дахиад л төөрчихсөн. Харин аз болж такси барих гэж явж байгаад нэг монгол охинтой таарад тэр маань Солонгост сурдаг хилтэй охин байж таарад бөөм баяр.
Ажил хийхээр очисон газар маань дотуур байр шиг. Тэгээд үйлдвэрлэв ажил байвал байрны эзэн зуучлаад голоос нь мөнгө авдаг. Эхлээд 1-2 өдөр ажилгүй байлаа. Нөгөө ахыхаа өгсөн мөнгөөр юм авч идээд л байж байлаа. Бүр 5-6 хоног ажилгүй угаад ганц өдөр ажиллахдаа 14 цаг голдоо нэгэн цаг амраад ажилдаг. Ажил хийгээд 80,000 вонны цалин аваад бас болоогүй тэрнээсээ байрны мөнгө гэж суутгуулад нэг өдрийн 15,000 вон. За боли ингэж байна гэж байхгүй юм байна гэд өрөөнд нэг охин нэмэгдээд гуруула болоод жээжүүд тариалангийн талбайд ажиллах ажил олоод явлаа. Очсон жээжүү явах нислэг байхгүй зөвхөн маргааш нислэг байна гин. За тэгээд чемданаач ирсэн 3 охин онгоцны буудалд хонно гэж төлөвлөсөн байсан чинь тэр онгоцны буудал олон улсынх биш улс дотор явдаг болохоор 12 гээд хаалга барьцсан. Ингээд гадаа гарч байгаамаа. 1-р сарын 6-нд тэгэхээр бас гадаа хүйтэн байсан. Жохон захтуу газар байсан. Нээлттэй газар байхгүй. Ойрхон GS25 ороод дулаацаад байж байтал тэр газар маанч хаалаа гэд гаргачихсан. Үүгээр жинхнээсээ гадаа гарваа. Гадаа хүйтэн орж ганц газар нь нийтийн ариун цэврийн өрөө. Ингээд гадаа даарч хөрч айж хоноод маргааш нь жээж үнэслээ. Очоод зураг даруулаад баярлж хөрсөн хүмүүс ажил хийх газартаа очлоо. Бидний ботсон шиг байсангүй. Эзэн авгаа нь уурлаад л ийм олон хүний хэрэг байхгүйгээд бөө юм боллоо. Тэгж нэг өрөөнд бид гурвыг орууллаа. Нөгөө кинон дээр гардаг жинхэнэ том жомтой өрөө байсан та. Анх ярьж байсан шиг цалин мөнгө өгөхгүй болоод явчихлаа. Үнэндээ шантармаар санагдаж гуруулаа нэг рүүгээ хараад жоохон уйлдсуулаа. Тэгээд л хамаг ямаач ирээд эргээд явлаа. Хамаг мөнгөө шавхаад зуучлалын мөнгөө төгчихсөн. Арай гэж таксины мөнгө босгоод онгоцны буудал орсон бидний зуучлалын мөнгийг эргүүлж өгдөг. Бараг дахиад гадаа хонохоо шахсан. Арай гэж мөнгө орж ирсэн онгоцны билетээ авч сөөвөл ороод дахиад л хонох газаргүй саавн орж хонлоо. Өдөржин юм идээгүй хэрнээсээ л салаад юм идээгүй. Яах их талаараа ярилцаад ажил хайгаад хонлоо. Маргааш нь саунаасаа гараад кофе шопт бүтэн өдрөжин ажил хайгаад олсонгүй. Нэг охин маань сурдаг болохоор Солонгост гэртээ өөр хотод байдаг. Нөгөөх нь үеэл нь сөөвөлд амьдардаг. Очих газаргүй ганц биел байсан юм. Тэр оройн нийтийн хямдхан гадаад хүмүүс сондог газарт хоноод ярилцсны эцэст өөрийн замаа хөөгөөд явахаар болсон. Би ч очих газаргүй болохоор нөгөө ахыгаа гуугаад л хэдэн өдөр тэднийд байхаар боллоо. Надад хоол авч өгөөд за ажил хайж өгнө гэд хүн амтнаас сургалаастай. Би ч яг айлд байгаа болохоор ажлаас нь ирэхэд хоолыг нь хийгээд гэрийн цэвэрлээд байдаг боллоо. Надаа хэрэглээрээ гэд мөнгө үлдээдэг байсан юм. Өгсөн мөнгөөр нь гэрт хүнс аваад хоолыг нь хийж өгч хэдэн өдөр өнгөрөөд ажилтаа боллоо. Нөгөө ахыгаа бас найраастай би. Тэр маач надад дасна уу яасан хандардаг болоод үерхдэг боллоо бид хоёр. Яг тэггээд исэн юм аа өөрнийг. Нөгөө хит хоноод явах минь болсон. Уг нь ах ич хоёр Солонгост ирээд байр түрээсэлж гисэн эргээд байхад нь ч очиагүй. Нөгөө залуугасаа сал цагцж чадахгүй болсон байсан юм да. Тэгээд Монголд 4-р курсын оюутан болохоор диплома бичгээр Монголдоо ирээд дипломын эхний үзлэгтээ ороод байж байхдаа жирэмсэн болсноо мэдсэн. Ингээд л бит хоёр аав ээж болохоор шийдээд тэрмэн над дээр ирээд 100 ирээд буцсан. 11-р сарын 1-нд сүүлийн хугацаагаад хөөхөн хүүгээ хүлээгээд байж байна да. Ямар хөөрхийн те. Солонгост хөлөө олтлоо юм л үзэндээ янз бүрийн сайн муу зөндөө үнэтэй тааралдаг. Гэтэ муу хүнээс илүү сайн олон байгаасаа л гэж боддог гинэ. За Улаанбаатар хотод 18 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MG Motors Mongolia хамтран ажиллаж байгаа. За энэ MG Motors Mongolia гэдэг энэ хятад машин Шанхайд угсрагддаг. Гэхдээ энэ MG гэдэг автомашины брэнд бол Английн 100 жилийн түүхтэй брэнд. Тэгэхээр одоо хятадд үйлдвэрлэдэг байгаас яг үндсэн одоо үйлдвэр нь бол Англи гаралтай гэсэн үг. Тий. Тэгээд энэ машиныг угсраад байгаа тэр Шанхайд угсрдаг хятадын SAIC гэдэг SAIC Motors гэдэг том компани байгаа. Энэ бол Герман машин үйлдвэрлэдэг. Шанхайд угсрдаг хамгийн том хятад үйлдвэр юм байна. За энд үйлдвэрлэсэн машинуудыг Монголд оруулж ирж байгаа. 2024 оны цоо шин загварууд тэг километрийн гүйлттэй. За онцлог машинууд нь болохоор RX8-ийн дараагийн загвар болж байгаа. RX9 бэлэн байгаа юм байна. За тэгээд MG ZS стандарт 40 сая үнэтэй, MG ZS Comfort гэдэг загвар нь болохоор 45 сая үнэтэй ийм машин байна. За Европ стандарттай өөрөөр хэлбэл бол одоо нөгөө зөв талтай өрүүлтэй гэж ярьж штэ манайх те. Бензин зарцуулалт нь бага, за мөн дан захилгаан машин ч гэсэн орж ирдэг. За нөгөө 2 турбо хөдөлгөөр бүхий автомашинуудтай. За MG брендийн бүх загварууд нь cruise control буюу хурд төвчөгчтэй. За машиныхаа маркасаа хамаарат 2WD, 4AWD, 4WD хөтлөгчийн төрөлтэй. За тэгээд мэдээж бүх машин цоошин учраас тэг гүйлттэй байгаа штэ. Тэгэхээр та магадгүй одоо нөгөө нэг мөнгө санхүү яах вэ гэж байгаа бол банк болон банк бусаар зээл гаргах боломжтой 30-аас 96 сарын хугацаанд зээл гаргах боломжтой байгаа шүү.
Тэгээд бас нэг давуу тал нь инженер Монголд инженерийн баг байгаа. Тэгээд таны сэлбэг ерөөсөө 14 хоногийн дотор өгсөн сэлбэг чинь цахиалаад аваад ирнэ. За тэгээд та одоо энэ Edu Campus хотхон гээд Баянзүр дүүргийн 26 дугаар хороонд байдаг. Тэгээд тэнд Global Motors-ын шоурум байгаа бол Гоёо Кашмарын үйлдвэр эсрэг талд бас Global Motors-ын шоурум байгаа. За мөн 22-ийн авто худалдааны зохицбор дотор байгаа. Ингээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 99T2 74 46 99T7 75 48 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээд MG Motors Mongolia гэж латинаар, Global Motors гэж кириллээр бичээд аль түнгээр нь чичиж болно. За сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар MG Motors Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өчигдөр хажуур нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс миний түүхүүдээр өргөлжлөн хурж байна. За нэрээ нууцлсан сонсогч байна. Сайн байцгаана уу? Намайг Г гэдэг одоо 19 настай айлын ганц охин. Хүмүүсийг бичээд байдаг болохоор өөрийнхөө тухай хамгийн түрүүнд санаанд орж ирсэн нууцыг бичгээр шийдлээ. Манай гэрт миний жаахан байх үеийн зураг юу н байдгүй гэдгийг ухаан орж том болох тусмаа мэдэж эхэлсэн юм л да. Ээж аваас асуухаар юу ч хэлдэггүй хий дэмий хоосон харц шидэлцгээс өөр хариу өгдөггүй байлаа. Манай ихэнх хамаатнууд за ер нь эмээгээс бусад бүхий л ах トゥ нар надад дургу гэдг нь бүр илт мэдэгддэг болсон цагаас эхлээд би яг ямар хүн яагаад гэдэг асуултанд өдөр хоногийг өнгөрөөж өөртөөгөө өдөрт 1000 удаа ярилцдаг байсансан. 16 настайдаа ээжийн хуучин Facebook хаягийг сэргээж үтсэн. Мэдээж утасны дугаар нь манай гэрт бүртгэлтэй байсан учраас тийм хэцүү зүйл биш байлаа. Тэр үеийн аав ээж хоёрын чатыг нууцаар уншаад ичээстэй энийгэл уншиж байсан гэдгээ сайн сандаг. Тэгтэл удалгүй нэг сүрхий зүйл уншигдсан нь охин гадарлаад л байх шиг байна. Яах вэ гэсэн байсан юм. Мэдгүй. Тэр үедээ солонгос киног үздэг байсан болохоор манай аав ээж тагнуул ухааны ботгол айж илээ. Харин би 17 нас хүрдэг өдрөө ээж аваас зоригтойгоор асуусан юм. Би яг ямар хүүхэд болоод яагаад гэдэл дотроо бодож хадгалж явдаг бүх зүйлээ асуусан. Тэр үед хэдэн жил гашилсан бодлынхоо хариултыг ч авсан. Учир нь гэвэл миний ээж аав ханлан суугаад удаан хугацаа өнгөрсөн ч өртөө болж чадаагүй юм билээ. Аргаа барахтаа хүүхэд өргөж авах тухай ярилцаж лам удхан гээд хардаж чаддаг бүхэл хүнээс асуусны эцэст 16 настай миний төрсөн эхээс намайг гуйж өргөж авсан гэсэн. Тэр үед хойд эцэгтэй хүчнөдөлж намайг олсон миний их хүн дөргүүлэхээс өөр сонголт байгаагүй гэдгийг би ойлгож байгаа. Харин бүхэл бүтэн 17 жилийн турш намайг ганц ч удаа хайраар халамжаар дутаалгүй ийм гоё хайрлсан өргөсөн биш төрсөн биш жинхэнэ ээж аавдаа маш их баярлаа. Охин нь та хоёртоо хязгааргүй хайртай шүү. Бас Монгол улстай үнэнч зүтгэсэн шудраг мундаг хуульч болно ааваа ээжээ. Та бүхэнд ч гэсэн миний амьдралын маш том хэсгийг унссанд баярлаа. За группээс нэг юу уншчих уу? За тэгдэг. За. За хүмүүс манайх руу групп руу нэг миний түүх гэж уг нь хаштаг хийгээд бичвэл ялгаж авахд амар те. Хөгжилтэй түүх байвал зүгээр бичиж болно. Харин миний түүх гэж зориулж байгаа бол заавал хаштаг хийгээд миний түүх гэж бичвэл. За нэрээ нуулсан сонсогч байна. За. Өөрөөсөө 8 ах хүнтэй суулаа. Эрхлээд л жаргаад л халамжлуулаад л байх юм бодсон. Гэвч айлын ганцгүй болохоороо ч юм уу мэдэхгүй миний бодсон шиг байсангүй. Тогтмол орлого байхгүй, хийсэн ажил байхгүй, танилцсанаас хойш 2 жил мэрэгжлийнхээ дагуу уурхайд ажил хийсэн боловч биеийн өвдөд байдаг эмзэг. Гэхдээ өөрийн үг бичдэг авьяасаа хаа нэг халтур хийгээд амьдралд нэмэр болно. Анх хадмууд нэг өрөө байр өгт нь манай талаас ээж яг адилхан хөрөнгө нийлүүлээд 2 өрөө болгоё гэсэн санаа гаргаж нөхөр хадмууд дэмжсэн юм. Тухайн үед эд корона гарч гаднаас ирсэн мөнгөтэй хүмүүс энэ хавьд байгаа бүх байруудыг зар тавингууд авч дуусгачаад байсан тул хуучин байрнаас илүү шинэ байшин байруулахаар зөвшөлдсөн. Нийлүүлсэн мөнгөө бүгдийг нь барилгын компанид өгөөд одоо 4 жил болж байна. Босоод дууссан юм байхгүй ч бас зогссон юм байхгүй. Үлгэн салган явсаар ямар ч байсан байшин гэр хаамтай. Энэ 4 жилд тусдаа гарч чадаагүй асуудлаас болж их чирэлцсэн дээ. Танаа ээж та хоёроос болж би өдийд ийм арчаагүй анхаагүй ажилгүйгаа юм гэдэг үгийг хичнээн ч мянга сонслоо. Бурууга бусдаас хайж байгаа арга боловч оргуу хоосон гүтгэлэг биш юм. За тэгээд хэрэлдэж муудахыг алийг тэр гэх 3 сар тустай амьдралаа. Би бүр нөхөрөөсөө байтугай гэрийнхнээсээ ч холдоод хүүтэйгээ байр түрээсэлж амьдрсан. Ганц үе ээж байх гэж хүчтэй байх гэж маш ихээр хичээсэн боловч хүүг минь өвчин ирээд эмнэлэгт гівтгийн цагт бууж өгд юм байна лээ. Аргагүй ирэхэнд аав нь эргэсээр байгаад нийлсэн. Ингээд бүх зүйл сайхан боллоо гэтэл бас л үгүй.
тухайн үед ажил хийж нийгмийн татгал төлсөний гайгаар цалингийн зээлнүүд авч покер тоглосон байсан. Зүгээр л тусдаа байх 3 сарын хугацаанд тийм юм хийж байгаад ирсэн байх нь. Шал дэмий нийллээ, буцаад болигээд хилчигдэх юм уу гэж бодож амжаагүй байхад хаалга тогшиг хүрт ааваа гэж харуулдаж суудаг үрээ бодож чадсангүй. Ерөөсөө л 10 сая төгрөгөөр гэр бүлээ элэг бүтэн аваад үлдэж байна гэж бодчихъя. Өвчин зовлон үхэл хагаслын хажууд мөнгө юу ч биш гэж дотроо зориглов. Нөхөртөө ч хэлсэн би энэ алдаагч нь дахин сөхөж чамайг зовохгүй. Эр хүн алддаг л юм. Гуруула өвдөж зовоогүй эрүүлийн элэг бүтэн байгаадаа талархаад өрөө төлөе гэж би анх удаа ухаан гарган маш том алдааг нь маш тайвнаар өнгөрүүлсэн. Удалгүй миний ажил дээр асуудал гарч ажлаасаа гарах болоход нөхрийн зүгээс Солонгос явж ажил хийж өрөө дарна гэдэг санал гаргахад бийж цуг явахаар болж виз мэдүүлв. Мөн хэрв явчихвал 2 өөр банкны зээл, аппликейшны зээл гээд өөр улсаас Монгол руу мөнгө шилжүүлж өрөө тусад нь дарна гэхээр төвөгтэй болно. Бас явхаа хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй, нислэгийн зардалч бас хэрэгтэй. Хоёулаа энэ бүх өрөө нэгтгэхэд бас зардлын мөнгөөч гаргаад чиний нэр дээр тултлан цалингийн зээл аваад Солонгост очихороо ганцхан чиний нэр дээрх зээлийг дарахад болоо гэсэн ятгалганд орж яагаад тэр үед бодлогогүй зөвшөөрснөө сандгүй юм. Тухайн үед Солонгост баримтчилгаа явж бид хоёртой цуг материал өгсөн бүх хүмүүсийн хариу татгалцсан байсан. Тэнгэр хөмөргөшгөл болж хэдэн сар гэртээ ажилгүй үүмэрч суусан юм. Удаан хугацаанд бодол санаагаас зэгцэлж нислэгээ хадгалсан нислэгтэй хадгалсан мөнгөөрөө зээлээ дарж суусны дараа сэхээ авч шинэ ажилд орж бизнесийн санаа хааж шаргуу өөрийгөө завгүй байлгаж сэтгэл санаамж дээрдээд ирлээ. Нөхөр покро болсон ч өөрийн нэр дээр ахаад зээлтэй хүүгийн хадгаламжийг барьцаалаад зээл авснаа хилээгүй байсан нь илчлэгдлээ. Тэгсэн ч надад тийм сүртэй санагдхаа болж бүх зүйл дээр нь уучлаад л эвлэрээд л тайлбарлаад л байлаа. Бүтэн жил 6 сар ингэж нөхрийн зээлийг өөрөөсөө харамлан байж төлсөний дараа шантарч ядаж байхад нөхрийн аашаавар нэмэгдэхээр үндэл зайл гэхээс өөрөг олдохгүй. Зайлуулаад ч яах юм бэлээ? Би л өртөө үлдэн шүү дээ. Хүүхэд хүмүүжил дээр огт санал нийлдэггүй. Алган дээрээ бөмбөрөөс үрийг минь амныхаа заргуур загнаж өөдсгөө үрийн минь өөдөөс орилохыг би төвчиж чаддаггүй юм. Хитрхи эрхлүүлээ гэж эргэн тойрных нь хэлдэг л юм. Боль байг болохгүй гэж юм бүрийг нь хориглоогүй өөрөө үзээд яагаад гэдгийг нь ойлгохтэй гэж алсаас хараад суудаг. Гол нь болохгүй би өмнөр нь ор заагаад байхаар яг над шиг өөрийн гэсэн шийдвэргүй хүн болчихгүй гэж айгаад байдаг юм. Ямар сайндаа хүний үр зээлийг өөрийн нэр дээр болгочихсон байх вэ? Миний үуч нь ирээдүйд нэгэн гэр бүлийн ноён нуруу болох хүн. Яавч өөрийн бодлогоо болж өсөж болохгүй гэсэндээ би өөрөө дотроо хар мянга стресс тавьж хүүхдтэй гарахгүй амаа хамхаад шүдээ зуугаад өнгөрдөг. Гэтэл тэрийг ч ойлгохгүй жижиг сажиг зүйл болгоныг өөлөөд загнаж зандраад зогсохгүй хүүхд рүүгэн ойрлж байгааг нь харах надад хүнд байгаа юм. Тэгэд л ойлгож чадахгүй зайл дээрээ тулна. Тусдаа гараагүйгээс болоод байнга манад амьдарч байхад тэр үг эмзэг тусдаг юм шиг байгаа юм. Гэхдээ нэг өөрөөсөө 8 дүү алгын чинээ жоохон бацааны учрыг олж чадахгүй асуудлаас зүхтаад явж байна гэдэг төлөвшөөгүй хүний зан юм шиг санагддаг. Зайл гэхэд зайлж байвч зайлуулчихж байгаарай гэдэг үг байнга санаанд ордогч хүүгээ өдөр бүр битгэрч байгааг хараад тэсэлгүй өөрөө очиод уулзчихдаг, залгachдаг, дуудчихдаг. Гэхдээ одоо бол үндэ залхаж байна. Хэдий би эхнэр хүний үүргээ биелүүлээд хатан ухаантай байгаач тайван сайхан амьдрч чадахгүй юм байна. Үр зээл яах вэ? Төлн хүүхдийн хүмүүжил дээр би яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгээд л жоохон асуудал гарахаар хамаг юмаа цөвхлээд явдаг айлын хачин бацааныг би яагаад тижээх ёстой гэж яг салчхыг гэхээр арх дараа сүүхэн шуухан зодоон үдээний гэх мэт шийдэж болохоор хүнд асуудал байхгүй. Тэр хүний хачин бардам зангаас болоод хүүгээ өнчрүүлнэ гэж бодохоос яс хавталцаад байж болохгүй зүйл шиг санагдаад байх юм. Өөрийгөө 30 хүртлээр хаанч аваад яваад сурчсан эхнэр хүүхэд гэр орныг хэрэггүй хүнийг нисэж явахад нь торон хийжгсэн юм шиг хэцүү байх юм. Хайр халамж сайтаж гэртээ баргийн үзэгдэхгүй хувийн сонирхлоо өгөөд явж байгаа хүний зээлийг төлөөд дуртай зүйлийг нь хийх гээд цаг зав гаргаад санхүүгийн нэмжлэг байхгүй байсан ч хайрлаад хоол ундыг нь алдахгүй бэлдээд цэвэр цэмцгэр байх нөхцөлийг нь хангаад байх нь тийм хангалтгүй гэж үү? Үр зээлний асуудал ер нь хүүхэд рүү орилох хэмжээний тийм хүнд юм уу? Өөрийнхөө алдааг бусдад наагаад байгааг нь хараад ууралж хэлэхээр яваад өгөх хэмжээний хэцүү гэж үү? Үнэхээр гайхаад байна гэсэн түүх байна. За нүрээд 2024 оны 12 дугаар сарын 3-ны Мягмар гарагийн үчи ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар MG Motors Mongolia за мөн гэр бүлтэй үлдээх үнцэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа мөгий. За баярлалаа. Дэлхийн монголчуудын MG радио